Өнөөдөр чинь biz Алтуйгаа муудаад байгаа. Гэхдээ 1.5 тэрбум доллараар 3000 км зам тавьчихсан шүү дээ. Улаанбаатарын бүх замыг янзсан. Батул хоёр. Гэхдээ бүтээн байгуулалт гэдэг зам бол тодорхой хэмжээний. Гэхдээ хамгийн гол хийцэн байгаа. Манай ардын нам ковид үед 5 их найд. Дээр нь сүүлийн энэ хөгжлийн банкны үлдсэн зээл нь аваад яг юу хийсэн байна? 200 км замч тавьж чадаагүй байна шүү дээ. Манай ардын нам бол 12-аас 16 оны нийтийн мөнгийг хяналтгүй зарцуулсан хянана гэж орж ирэнгүүтээ өөрсдөө жидүүд холбогдсон. Өөрсдөө 5 тэрбумын асуулт шийднэсэн мөртлөө 50 тэрбумын жидүүд холбогдоод өнөөдөр сүүлийн 16-аас одоо энэ өнөөдрийн хүртэлх хөгжлийн банкны гол зэдвэгч нь манай ардын намын нөхцөл байгаа байхгүй. Хамгийн гол нь эрх барьж байсан нам сүүлийн 6 жил яагаад өмнөх энэ том асуудлыг шийдээгүй явсан бэ? Түрүү инх хамгаалалт хүртэл өглөө нэг уйлгнаад байлаа шүү дээ. Яагаад 15 он тийм шийдвэр гарсан мөртлөө өнөөдөр бүхэл бүтэн 7 жил дээр асуудлыг шийдүүлээгүй. Өөрөөсөө дараа нь яагаад тэр мөнгө хуваалцсанд оролцоо явуулсан юм? Энэ асуудал гол байгаа. Тийм учраас улс төрчдийг энэ санхүүгээс нийтийн санхүүгээс холбоотой механизм үнцүүлэлд өнөө маргашгүй их хэвээр. Яг бус хуулиар бид зохицуулах чадаагүй. Тийм учраас үндсэн хуулиар нийтийн санхүүгээ хамгаалж авахгүй өнөөдөр ийм тоглолт улс төрөөр дамжаад байнга явагдана. Гэхдээ нэг ч улс төрч хариуцлага хүлээх нь гол аюул байгаа байхгүй. Бондуудын урлагцсан юм л дээ. Бондуудыг бол бидний өөрсдөө энэ өвгдээсийн шорооны үн үнэтэй байгаа дээр өнөөдөр biz энэ орлогоор бол төлөх болцоо байгаа. Хамгийн гол асуудал нь тэр зээлийг авсан 1.2 их найдын компаниудыг яаж хөлдөөр нь босгох вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Энд яг нариндаа бол зарим компаниуд нь нийтийн сайн сайхны төлөө тэр зах зээлийн жигмар хамаагүй ашиггүй байдаг тийм үйлдвэрүүд ихэлсэн улсууд явж байгаа шүү дээ. Яг өнөөдөрт бол тэдний улам дампур дууссан. Сая ясны үйлдвэрийн эмэгтэй ярьж байгаас Италиас технологи авчирчаад өнөөдөр 250 сая ясны тэр хог дээр түүхэд болцоод байхад энэ хүнийг өнөөдөр яхаа ингээд шууд шоронд явуулах уу? Энэ болохгүй шүү дээ. Энд чинь бол нөгөө нэг шудраг гэсэн хаана вэ? Энэ хүн болоод үйлдвэрлэлийн очиж үзэлтэй үйлдвэрийн нэвтрэл уулах. Тэр одоо дахиад бонд гаргаж энэ үрийг цэгцэхгүй үү? Одоо хүн сүүлийн 10 жил юм болсон шүү. 2013 оноос эхлээ манай улс төрчид бондоор зээлээр хаадаг юмд айгуу сайн ажиллаж байгаа. Түүнээс татвараа цуглуулад баялгаа өсгөөд дараагийн илүү гарснараа ямаа хий гэсэн хандлага сүүлийн 12 жил гарахаа байсан. Ерөөсөө л өөрөөр хаадаг.